За сайн байцгаана уу. Та бүхэндээ Яргаатын сүм дахин сэргисний 30 жилийн ойн баярын мэндийг хүргье. Одоогоос 30 жилийн өмнө миний багш хэргийн тухайд алдрын өгүүлбээс Манлжав багш маань цагаан хонин жил өөрийнхөө 5 настайдан шавлан сууж байсан Яргаатын сүмэн дахин сэргээс юм а. За 1991 онд багш маань анхлан өөрийн баг улчир насандаа шавлан сууж явсан төрлөх хийдэн дахин сэргээсэн сайхан түүхэн үйл болоод даруй 30 жилийг үджээ. За энэ сайхан хийд орон Өвөрхангай аймгийн Улзийт сумд үүсэн бий болсноор сумын нийт ард олон Монголын уламжлалт шашин соёлын дээдлэх, өв уламжлалаа мэдэх, за түүнчлэн эргэл мөргөл үйлдэх гэдэг олон талын эрг сайхан өөрчлөлтөд авчирсан байхаа гэж ингэж найдаж байна. За энэхүү сүм бол Эрдэнэ Бээлийн хошууны эртний түүхтэй сүмийн нэг. Энд бол зүүн сүм, баруун сүм гэсэн хоёр сүм байсан бөгөөд эхний сүмийг бол 350 гаруй жилийн өмнө үүсгэсэн гэдгээ. За хожим мөн Эрдэнэ Бээлийн хошууны өндөр дархан ноён баруун сүмийг 1700-аад оны үед үүсгэн байгуулсан. Ингээд энэ хоёр сүм дээр бол бидний өвөг дээдс эрдэм мэдлэгтэй олон лам хуургууд бол шавлан сууж байсан байдаг. За энд бол их олон лам хуургууд байгаагүй 100 орчим лам байсан бөгөөд цөөн тооны өндөр мэдлэгтэй лам нар аг тарины ёсны бяцлаглыг хийж исэн ийм түүхтэй юм байлээ. Ялангуяа энд бол барин янзан буюу баригрээ дамцаг дорж ламын янзан Минжуур аграмб, за тэгээд мөн баруун хүрээ ноён ламтан лувсан цэвэн аравдан Эрдэнэ зуугийн лам гончиг жансан тэргүүтээ ийм томоохон лам нар бол жил бүхэн цугладаг. Ялангуяа Минжуур аграм бол жил бүр ирдэг байсан гэж багш минь айлддаг. За энд бол жүүдийн томоохон цугларал бас болж исэн байна. Ялангуяа баригрээ ламын хийд хийгээд Эрдэнэ зуу дээр бол намар цагт томоохон лам нар бол өөрсдийн жүүд дамжлагаа бол бие биендээ дамжуулдаг юм байсан гэдэг. Тэгээд Эрдэнэ зуугаас за баригрээ ламын хийд хүрэх яг энэ замын хооронд байдаг учраас Яргаатын сүм дээр үдэлж, саатаж, заримдаа бол хоёр талаасаа энэхүү хийд дээр сугалж, жүүд дамжлан солилцдог байсан ийм түүхтэй хийд юм байлээ. За ингээд Яргаатын сүм дээр бол олон дуган байсангүй. Согчин дуган, Мамбын дуган, Мянган бурхны дуган, за Хайлангийн дуган тэргүүтээ 4 дугантай. За Дамдын янсан ядмыг бол голчлон тагтаг. За тэгээд Жамсран сахиустай ийм газар байсан. Зуны ихэнх сарын 15-нд Эрдэнэ Бээлийн онцлогтой хурал болох тахилын хурлыг хурдаг. За мөн зуны сүүл сарда мөн намрын ихэнх сарда янсан ядам хурдаг, жигжид данжиг хурдаг байсан тухай багш минь айлддаг байсан юм а. Би ер нь Өвөрхангай Улзийтийн баруун архины өвөрт нэг дээр үеийн хурламтай зүүн сүм, баруун сүм гэдэг хоёр юм сүм байсан юм байна лээ. Тэгээд энэ сүмд бол манай өвөг эцгийн амаатан усуд бол байд юм а. Өвөг эцгийн ахын нэг хүү байдаг Сасанжав гэдэг тэр хүн энэ Улзийд
энэ баруун хөгсөм дээр бол унцад байсан юм байна лээ. Тэгээ одоо цагийн ирэхээр одоо энэ цаг эдгээр эвгүй болсон үед бол одоо унцтай жишээгээд одоо дараа нь одоо Нингэн Бачаргаа гэдэг хүнд одоо унцтай өгчээсэн гэд ярьдیں۔ Энэ Иштанзан гэдэг хувилгаа байсан юм байна лээ. Иштанзан гэдэг хувилгааны хүүхдүүд нь бол одоо манай өвгцэг юм байгаа. Өвгцэгэнд ингэж юм байсан. Тэрний хамгийн том ах нь одоо Жамб гэж юм байсан юм лээ. Тэгээ Жамбын Сэрсэнжав гэж хүн байсан. Тэр бас тэнд хурж байсан. Тэгээ Жамбын Сэрсэнжав хамгийн том хүн. Дараагаар нь одоо тэр баруун сүмийн одоо гисхүү байсан Балбар лам гэж хүн байсан юм байна лээ. Тэр хүн одоо байсан юм байна лээ. Тэрний дараах хүн бол одоо манай өвгцэг болох тэр Юндэн гэж хүн юм байна лээ. За тэгэл ховоо жал гэж бас нэг хүн байсан юм байна лээ. Дараагаар нь болохоор одоо жигжид гэж бас нэг хүн байсан юм байна лээ. Ингээд олон хувилгаатуудтай нэг хувилгаа хүн байсан юм байна. Тэгээ хувилгааны хүүхдүүд нэг зугаар бас их нэрдэм тонтойсан усуд байсан юм байна. Яргаатын сүм бол 350 гаруй жилийн түүхтэй ийм ариун дагшин газар байгаамаа. За энэ газар оронд бол эртээр үеэс тарины ёсны ном бяцлагдаг олон хүмүүс сууж байсан гэдэг. Ер нь бол их том хийд байгаагүй. Монголд байгаа цөөхөн энергийн төв гэж хэрэгддэг цөөн тооны ламнар бяцлал суудаг уулын тагтад байдаг ийм бяцлаглалын одоо сүм байсан байдгаа. За энэ хийдэд бол миний багш 5 настайгаас эхлэн шавиланд суусан. Мөн 13 настайдаа багш нарыгаа дагаж жигждийн ям мөн одоо бусад ном бурхны одоо вангуудыг 13 настайгаас эхлэн жигжид янсан зэрэг вангуудад сууж байсан. Тэдгээр ям бяцлаглалыг бол хийж байсан гэж ингэж айлдаг. Тэгээ багш 20-од насаа болох үед хүрээнд очиж ном үзэхээр явсан. За ингээд багшийг хүрээнд очиод дашчин бол татсанд шавлаад удаагүй байтал хурал ном хаагдсан гэж ингэж хэлдэг юм. Миний өвөө өөрийнхөө анх 5 настай шавлын суусан энэ яргаатынхаа хийдэг сэргээгээс өдгөө одоо 30-31 жилийнх нь ой болж байгаа энэ өдөрт нутгийн олон түмэн болон олон шавнарт нь нутгийнхаа олны арт түмэнд бүгдээрэнд аван баярын мэндийг хүргье. Цагаан морин жилийн арчлалын хувьсгалын үр нөлөөгөөр энэ тэнд олон газар олон сайхан хийдүүд сэргэж ихэлсэн нэг нь болох манай яргаатын хийд анх суурайн тавьж өвөө ав маань хэдэн сайхан шавнартай нийлж нутгийнхаа арт түмэнтэй нийлээд энэ хийдийг сэргэх үйл ажиллагаа эхэлж байсан. Мөч цаг мөч одоо саяхан юм шиг санагдж байна. Нутгийнхаа арт түмний хүч буян хандив тусламжаар ах дүүнээр үр хүүхдүүдийнхээ тусламжаар энэ сайхан хийдийг сэргээсэн. Нэс хойш одоо 30 жил боллоо. За энэ хүү хийдийг үүсгэн байгуулсан миний багш бол 1900-аад оны ихээр одоо мэндэлсэн ийм хүн байсан. За багшийн бол аав гах нь энэ хүү сүмийн бол сүүлчийн хувилгаан лам байсан гэдэг. За чимэдэр чимэх энэ хүү хувилгаан лам бол 1930-аад он хүртэл сүмийг бол хаагдах хүртэл сүм дээр сууж байсан. Ийм учиртай юм байлаа. Багш маань бол 5 настайдаа энэ сүм дээр шавилан суусан. За энэ сүм дээр бол мөн баруун зууд Эрдэнэ ном сурж ирсэн Иштанзан хувилгаан мөн одоо Дондог эсгүү Аюушгай Даваа гэлэн тэргүүтээ Эрдэнэ номтой олон хүн байсан гэж багш минь айлддаг юм а. За мөн сүм дээр бол олон одоо гайхалтай нандин зүйлсүүд байсан тухай багш минь айлддаг. 7 дугаар богдын одоо мотрын хонх байсан. Мөн одоо 8 дугаар богдоос майнжин унцтыг шагнасан цан. За тэгээд мөн томоохон лам нарын одоо навс тэргүүтээ олон зүйлсүүд бол хадгалж байсан гэж ингэж хэлдэг. За энд байгаа нэг онцлог зүйл бол Дамдын янсан бурхныг бол өргөж тахиж байсан. За багш маань сүүл дунд үед ч гэсэн өөрийнхөө одоо байшинд Дамдын янсан бурхнаа өргөлж одоо тахдаг юм байсан. За Жамсран сахиустай газар Жамсран сахиусыг бол гисгүү хадгалж байгаа. Тэгээ сүүлд багш маань өгсөн. За багш маань ч гэсэн уншлага номын таслахгүй байсаар байгаад 1991 онд энэ цаангачин хонин жил хийдийнхаа шавааг тавьж үүсгэн байгуулахдаа сахиусаа залаад ингээд ерөнхийдийн бол өөрийн үндсэн сахиус хийгээд ном уншлага зүйл нь тасрахгүй явсаар байгаад 2006 хүртэл явсан юм а. За та бүхэндээ энэ өдрийн
амар амгалан айлтгая. Тэгээд Өвөр Хангай аймгийн Үлзий цамын Гандан лагшид Дашчойлон хийдийн 30 жилийн болж байгаа. Тэгээд Гандан лагшид Дашчойлон хийд маань 1991 оны 5 сарын 19-нд одоо багш маань сэргээгээд үйл ажиллагаагаа дахин сэргээж ясан. Тэгээ 30 жилийн хугацаанд бол бас хийд орон маань бас өргөжин дэвжээд дугуй сумтай болоод багш маань бол бас өөрөө 73 настай 91 онд энэ хийд орныг одоо сэргээж ясан. Тэгээ түүнээс 2006 оны хүртэл одоо өөрийнхөө хүч хөдөлмөр бүхэл зүйлүүдийг энэ орон хийдийн төлөө зориулж хурал ном дугуй шүтэнтэй болох гэж зүтгэж байсан. Багш маань 2006 онд таалуулсан. Тэгээд таалуулахынхаа өмнө бол бас ер нь бол багш маань болохоор одоо bis тэр манай одоо Яргатын сумын баруун хойд зүгд байгаа одоо баруун хойдлын тэр онийг бас хааж одоо муу юм хааж одоо энд ийм суурга байсан юм аа. Энийг нэг босгочихсан гээл гэрээсээ гарахтаа одоо бас биц холгондоо ч юм уу тэгэл нэг ганц хоёр тоосох энэ трийг нь бас наашин цааш нь болгоцсон дээш нь тавьдсан энэ төрөл явдаг байсан. Тэгээд тэр суургыг нь одоо бас уяа гүрсэд бид гурав одоо бас ярьж байгаад энэ суургыг нь сайхан сэргээе гэдэг юм бодоод 2006 онд тэр суургыг нь одоо бас шинэ сэргээж бүтээсэн. Тэгээд тэр суургыг нь одоо ингээд бүтээгээд бүх юмыг нь одоо бас ингээд цэцлээд бүх ажил нь ингээд сурганы бүх ажил ингээд дуусгар болсон. Тэгээ багш тэгээ жоохон биеийн жилэрх байхад багш одоо хизээ энэ суурга аравнаалах вэ гэд би хэлжсэн. Тэгсэн чинь багш за тэдэн сарын тэдэнд ингээд аравнаалнаа гэж хэлжсэн. Тэгээд бүх юмнуудыг нь одоо бодлохоор за багшийнхаа ярьсан хэлсний дагуу одоо би тэр өөрийнх нь хэлсэн өдөр нь одоо 10 наалахыг зорж байсан. Тэгээд тэг юм гэдэг бас их учиртай байт юм элэ. Багшигаа хөдөөлүүлээд нэг өдөр хөдөөлүүлчихэд тэгээд яг тэр өөрийнх нь 10 наалаараа гэсэн өдөр нь бол бас 2 дахь өдрөөр нь таарж исэн. Тэг маргааш нь. Тэгээ бид нар тэр сурга шүтэнийг нь бас 10 наалуулаад тэг би яг тэр юу гэж бодсон гэхээр багш маань бас өөртөө тэр сургыг бүтээлгдсэн юм байна да гэж би өөртөө л бас бодож явдаг. Тэгээд тэр сургыг бол бас өөрөө тэр бүтээгээд бүтээч хийсэн гэдэг бас бодлыг нь би бас гүйцээж чадсандаа бас их дотроо баяртай явдаг. За 2006 онд багш маань бол таалуулсан. Түүнээс хойш бол бид тэр чадлаараа одоо номын хийгээд сүмийнх нь одоо зуул хөж тэргүүний таслахгүйгээр явж байна. За энэ жил бол ингээд 30 жил болж байна. 30 жилээрээ үед би хийддээ бол мөнхийн одоо зултай боллоо. Мөн одоо нарны эрчим хүчнээс сэргээгдэх ийм эрчим хүчтэй болж өргөж цахилгаантай боллоо. Зуны байшингууд барьлаа. Өмнөх одоо хаалга тэргүүтнийг нь сэргээлээ. Мөн одоо өнгөрсөн жил бол хийд дээр лам нар байн суух одоо нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд лам нарын одоо байрыг барьж эхэлсэн. За ингээд энд бол гэлэн лам бүрүүсүрэн лам маань бол сүм дээрээ байн сууж байна. За бид бол цагийн хурлаар бол ирж хурал намаа хураад сүсгтэн олон бол үнэхээр одоо нутгийн орныхон энэ хүсэм хийдэд бол маш их сүсгтэй байдаг. Ийм учраас нутгийнхаа одоо сүсгтэн олон за тэгээ Яргатын сүмийг дэмжиж тусалж байдаг. Багш минь одоо шав барилгатай
бидэндээ ч гэсэн номын барилгатай олон хүмүүст бид баяр талархлаа илэрхийлэх нь зүйтэй юм аа. За ингээд сүмийн хаан 30 жилийн ойгоор бид Жадарын Бүчээ багшаагаа залж насны авшиг мөн одоо эндхийн гол ядан болох Дамдын бурхны одоо Дамдын Янсан бурхны дорвон айлтгаж байгаа. Тэгээд эдгээр номуудыг бол багш маань бол одоо энэ сүмийн ойн өдрүүдээр айлдана. За сүмийн ой болж байгаа энэ өдөр бол зуны сүүл сарын 15. За энэ өдөр бол багшийн маань бол тааллуулсан өдөр, мөн багшийн дайчдыг хурдаг. Дээхэн үедээ ч гэсэн ламын одоо чодоо тэргүүтээ номуудыг хурдаг байсан. Ийм өдрийн сүм дээр бол 15-нд санд үнжүүд найдан хурдаг байсан гэж. Энэ өдрөөр бид Жадарын Бүчээ багшаагаа залж нутгийнхаа одоо олон түмэнд насны авшиг айлдуулж байна. Мөн одоо шавь наран дээр номын жүд дамжлагыг бол таслахгүй цааш авч явахын тухайд Дамдын Янсан бурхныхаа бол дорвон дэргүүднийг хүртэж байгаа юм аа. За ер нь бол бурхны шашин бол монголчууд бидний ёс заншил, уламжлал, түүхтэй бол салшгүй холбоотой. Ялангуяа өнөөгийн нийгэмд бол хүн ард эвтэй найртай байх, тэдгээрийн үнэт зүйл болж байх нь бурхан шашныгаа бол ойлгож түүхийн талаас нь мөн одоо өөрсдийнхөө хүнлэг инэрэнгүй байх энэ тал дээрээ бол одоо сүсэг бишрэлтэйгээр одоо хандах, за тэгээд өөрсдийн байгаль орчныг хайрлаж хамгаалаж нутаг орондоо амар тайван амьдрахад бол бурхан шашин бол ихээхэн чухал үүрэгтэй гэдэг. Энэ талаас нь бол бид бодолцож энэ хүү сүмийг бол өргөлж одоо сайн сайхан байлгах, нутгийн одоо ард түмэн болоод ирээдүйн залуучууд ч гэсэн ёс заншлан дээдлж явах, үнэт зүйлсийн талаар зөв зүйтэй ойлголттой болох. Энэ талаас нь бол одоо багшийн шавь нар болж байгаа бид нар, за тэгээд дэмжиж тусалж олон хүмүүс бол сүм хийдэ өргөлж бол олныхон одоо сэтгэлийг амарлуулах, нүдийг байсах ийм одоо хэмжээнд байлгахыг хичээж ирдэг юм аа. За Өвөрхангай аймгийн Үлзий сумын засаг даргын тамийн газар, за иргэдийн хурлын дарга, иргэдлөөлөгчд, багийн одоо хүмүүс, олон хүмүүс бол бас энэ сүмдээ өргөлж мөргөж залбирч байдаг. Бүгдээрээ одоо сүмийн хаан одоо сайн сайхан байх, цэвэрхэн байх, одоо харуул хамгаалалт олон тал дээр нь өргөлж одоо санаа тавьж байдаг ийм зүйл юм. За мөн одоо бид сүмдээ өргөлж зуны цагт уул овооныхаа тахилгыг үлдээх, мөн сахиусаа бол одоо намрын сардаа хурах, за тэгээд сангийн далайд байгаа бомба тахих, эхийн цагаан суургандаа одоо хүнтүүл үзүүлэх, тэргүүтээ ингээд олон зан үйлүүдийг бол бас тогтмол одоо хийж ирсэн учраас бидний нутаг орон ч гэсэн аливаа цаг зууд олон одоо нөхцөл байдалд бол үнэтэй байх, өвс ногоон тэгш байж явах. За хүн малн ч гэсэн элдв өвчин зовлонгоос ангид байгаа бүхэн бол бас нэг талаараа бид байгалаа зөв хамгаалж байгаа. Мөн одоо сүм хийдийнхаа бурхан сахиусыг ч гэсэн дахиж байсгаж хуучин өвд дээцийнхаа энэ ёс номыг бол алдагдуулахгүй байгаатай бол холбоотой гэж ингэж үздэг юм аа. За манай сүмд харьяатай олон лам хуургууд бий. За мөн одоо хэргийн тухайд алдрыг өгүүлээс миний багш Цэрма багш маань бол одоо бас энэ сүм дээрээ морилдог. Багш маань саяхан соёлын гавь зүтгэлтэн болсон. За ганан дэглэн хийдийн ялангуяа шашны дээд сургуулийн олон лам хуургуудыг эрдэм мэдлэгтэй болгох цаны чойрын ном болоод за мөн одоо эми номууд тэргүүтийн олон ном судруудыг бол олон жил зааж ирсэн. Одоо ганан дэглэн хийдийн хамгийн ахмад лам болж байгаа ийм гавьч хүн бол өнөө манай байгаа хан яргаатын сүмтэй бол холбоотой юм аа. Мангад манай нутгийн хүн. Бид нэг дорын хүн. Бага сайн дашчамд 16 хүртэл байсан гэдэг. Би дуусан шин. Тэгээ 16 насчаад 37 он юм цум хөгт 36 ч юм яг нарийн мэдэхгүй байна. Тэгээд энэ дашчамд тасанд хорж ирсэн чинь аав нэг өдөр лөвөн цогц хүмүүс байсан. Нэг ингийн тавиад чинь одоо манай багшлар шийдэ яваад лээ. Би ч юу хийхтэй яваа гэдэг. Монголд байгаа ямар хөтөл гаргаж ирсэн чинь. Би аавгаа ойлаа тэгээ гаргаж ирсэн. Аав тэгээд цохонод байсан нэг хоноод баригдсан. Тэгээд тэр юу гэж явуулсан баг чинь. Тэгээд би Монголд нэлээд сэргэлэн хөөхт байсан баг. Номтийнхоо үдэмчээгөө уншлаг доо чичтэй. Тэр сүүлийн байдлыг харж ухаадаг. Гартаа уртаа.
алтаарчим хийдэг мөнгөөр шимэн дорууч бурханд зурчин ер нь ухаан мэлээ сайтай цаг өслөөж ном мод чадаагүй байхгүй тийм. Аваас тэрсэлдээ эцэг нь чуусан имиж хийдгсэн. За ингээд яг цаг төр ус гайгүй болж энэ тэнд одоо хийдүүд оронгууд шинэ хийдүүдээ сэргээж ингэж явсан. Тэгээд манай энэ баруун сүмийг болохоор одоо малж байгаа бол одоо хуучин сүмийг одоо сэргээж малж байгаа эцэг нь болохоор одоо бас энэ баруун сүм дээр хуудаг байсан уг нь имж хүн байсан юм лээ. Том маарам гэж. Тэр маарам гэж малж байгаа одоо эцэг нь болохоор цэвэг гэж өгöd их тул мотл маарам байсан юм лээ. Тэр хүний шавн байсан. Тэгээд их том манай нутагтаа бас нэртэй том маарам хүн байсан юм байлаа. Тэгээд малж байгаа бол одоо тэр хүний хүн байсан. Тэгээд энэ баруун сүм дээр бол дээрүүдээ хурж байсан юм байлаа. Тэгээд одоо энэ баруун сүмийг одоо дахин сэргээж сайхан болгоод одоо тэрнээс одоо өөдөө 50 нар нь одоо ингэ жил болгон бас өөрийн байчтын хурал тэгээд энэ тахил хурал гэж одоо хүртэл ингэ тасалдгүй хурж байгаа одоо олон шавнарууд нь энд байгаа. За ингээд 1991 онд багш маань анх өөр шавлан сууж байсан энэ хийдийг дахин сэргээж хуучин тойрон дээр нь бол шинээр одоо дуган барьж өөрийнхөө шавнараа бол тойруулан суугаад ингээд ном зааж энд бол хурал номын ажлыг бол эхлүүлсэн юм. Тэгээ үүнээс хойш бол одоо ингээд хийд 30 жил өнгөрч за 30 жилийн хугацаанд бол зөндөөн одоо сонирхолтой сайхан үйл явдлууд болсон. Эндээс багшийн шав олон одоо эрдэнэтэй сайн лам хуургууд, эмч марамб, зураач, зурхаач гэдэг олон хүмүүс гарсан. Өнөөдөр Монголын бурхан шашиндаа хувь нэмрээ оруулж явна. Өөрсдөө одоо хийж бүтээсэн зүйлсээрээ бол багшийнхаа нэрийг, хийдийнхаа нэрийг гаргаж яваа олон хүмүүс байгаа. Тэгэхээр энэ багшийн маань шавнаар олон хүмүүс өнөөдөр 30 жилээ хаан ойгоор цуглаад ингээ багшийнхаа хийдийг сэргээн засварлаж багшийнхаа үйлс бэрнлэг бол дэлгэрүүлж түүнийг дурдж байгаа нь бол талархавштай. Ингээд олон бас шав хуургууд мөн багшийн минь шавыг олон хүмүүс байдаг. Тэдгээр бүх хүмүүст бол бас талархал илэрхийлж байна. Учир нь багш маань их олон хүн тустай хүн байсан, өөрөө эмч хүн байсан, бурхан бүтээдэг. За бүр бос уран дархан нэгж хийдэг. За ер нь альва хүн ямар зөвлөх хүсэн тэр бүгдийг бүтээж чаддаг. Ням бясалгал хийж исэн учраас багш маань бас олон зүйлийг бол арга чарга ягчдаа сайн хийдэг тийм хүн байсан. Тийм учраас багшийг маш олон хүн хүрээлдэг байсан. Өөрөө их зөөлөн замтай ер нь хүний хэлсэн үгийг сонсдог. Бусдын одоо аяар байгаа мэт боловч үргэлж тэр хүн тусыг бүтээж өгдөг ийм хүн байсан юм аа. Тийм учраас багшийн маань одоо ойр тойрны хүмүүс хамаатан садангуй шавнэр маш олон хүмүүс бол өнөөдөр 30 жилийн ойгоо бид тэмдэглэж байна гэхэд бол тал бүр байсан одоо дэмжиж туслаад ингээд өнөөдөр бол бид дугуйн сүмээ сайхан сэргээлээ. За лам нарын өвлийн байшинтай боллоо. Мөн одоо зуны сайхан 2 доо байшин тай боллоо. Тэгээд сэргээгдэх чин хүчний одоо нарны энергиээр ажиллах юм гэрэлтэй болоод мөнхийн зул бол манай Яргатын сүм дээр бол бадамлаж байна. За ингээд ачид багшийн маань баг улчир ахуйдаан шавлын сууж явсан төрлөх хийдэн 1991 онд сэргээсэн одоо миний ард харагдаж байгаа гандан л шиг дашчойлон хийд гэж манайхан бол одоо Яргатын сүм гэж ингэж олон түмэн дунд нэр одоо нэр хоногссон одоо энэ сайхан ариун дагшин номын өргөө дахин сэргээд 31 жилийн одоо нүүр үзжээ ингээд шавнэр бидний хувьд бол өнгөрсөн жил 30 жилийн ойг тэмдэглэхээр одоо бэлдэж байсан чиг цагийн одоо нөхцөл байдлаас хамаарат амжаагүй одоо бүх нийтийг хамарсан сар дахлын хүнд цаг үе алсарч цаг нар сайхан болсон зуны дэлгэр цагт өнөө жил одоо ингээд бид бүхний хувьд тэр одоо тэмдэглэх энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бидний хувьд бол өнгөрсөн үндсэндээ 2 зуны туршид манай одоо Ахмад ламбуга гавжил усан жамцгаа одоо удирдлага санаачлага эдвэх зүтгэл за мөн бусад одоо Яргатын сүмд шавлын сууж явсан одоо лам хуургууд ч байна, энгийн эгэл болсон залуучууд ч байна. Энэ олон хүмүүсийн одоо эдвэх зүтгэл санаачлагаар ингээд ажил сайхан юмхэрч өнөөдрийн байдлаар бол бид бүхэн бол үндсэндээ энэ одоо ойн бэлтгэл ажлыг бол ер нь
нэлээд төхөөлчихсэн байна. Одоо та бүхэн бол одоо ард энд харагдаж байгаа одоо дүр зургийг харж байгаа байх. Сүмийн дугнаан бол сайхан засварлаа. Дээвэр туурга бүх юм додомдоо дотор талд нь засвар хийгээд за цаашлаад одоо лам багш ихчдээдснэр залрахад зориулсан байр байшин зочид хүлээж авах гэр тэргүүтэн за түүнчлэн байнгын одоо сэргээгдэх эрчим хүчээр ажилдаг одоо цахилгааны их усүр гэдэг ингээд олон зүйлийг бол одоо энэ өнгөрсөн хугацаанд бол хийж бүтээсэн байна. За энэ бүхэнд бол одоо дэмжиж хамтран одоо ажиллаж тусалсан одоо манай ачт багшийн минь одоо хамаатан савдан шавнар за түүнчлэн манай одоо тусан жамц гавж байгаа одоо бас шавнар ах トゥ хамаатан савдан гэх мэтчлэн олон хүний одоо дэмээр бол ингэж энэ бүхэн сайхан цогцлон бүтэж байна. Ингээд хоошид одоо энэ Яргаатын сүм маань бас урт удаан хугацаанд энэ одоо орон нутгийн иргэдүүдийг нийт одоо Монголын бурхны шинжнүүдэд бас ач ивэлэн хайрлсан, азтай жанал хайрлсан ийм сайхан одоо номын өргөө өн удаан хугацаанд оршин тогтнох байхаа гэж ингэж найдаж байна. Учир юу хэмээвээс манай энэ одоо хийдийн орчин бол үнэхээр тийм өвөрмөц газар байдаг. Бясалгал бүтээлэл хийх одоо тийм зориулалттай одоо бараг бүтээсэн юм удаа гэж хэлж болохоос нэг тийм өвөрмөц юм. Зөвхөн урдлаас нь л одоо ганцхан одоо замтай одоо бусад газараас л одоо хүн ирэх одоо бараг боломжгүй. Машинтай хүн бол ерөөсөө урдаасаа л ирдэг ийм одоо газар байгаа. Анх биднийг анх шавлын сууж үед бол 91 онд л одоо зам нь одоо бүрч бүдэг байсан, хөл хөдөлгөөн бага байсан учраас бид нар одоо багшийнхаа урт талд нь гараад замын чулуунуудыг зайлуулаад ингээл гүйдэг л байсан. Одоо 30 жилийн өмнө жоохон хүүхдүүд. Өнөөдөр бол ус яг сүмийн одоо аршааны хүртгэр ирдэг хүмүүсийн цуваач ус нэлээд ихсэж бас харьцангуй зам харга нь бол гайгүй болсон. Тэгвэл одоо энэ сайхан аглаг бясалгал хийж болохоос энэ дагшин газрыг одоо бас хайрлан хамгаалж хооч үедээ бас илүү их одоо нөхцөл орчин боломжийг нь бүрдүүлсэн ийм одоо номын азтад өргөө байлгах одоо ийм одоо чиг бодлогыг бол одоо бид бүхэн барьж байна. За энэ бол одоо бас ганцхан одоо энэ Үлзийт сумын одоо ард эрдийн хөсөл горил бус нийт Монголын бурхны шинтнүүдийн хэгээрэл горлыг хангасан бясалгал бүтээл үйлдвэхийг хүссэн дотоод сэтгэлийн амьдралыг хүссэн болгон ирж бас бясалгал бүтээл хийж энэ одоо ариун газрын азтад энергийг одоо хүртэх ийм сайхан боломж бий болно байхаа гэж ингэж найдаж байна. За халах дамцаг дурж зэргүүтээ олон одоо номын мэргэд манай энэ одоо газар одоо морилон саатаж ном бүтээлийн үйлдэж явсан ийм түүхэн баримтууд байдаг. Тийм учраас энэ газрын одоо азтад энерги бол одоо бас тийм гайхамшигтай сайхан одоо ийм газар байгаамаа. За түүнчлэн одоо бид бол одоо сүмийн аршаан гэж хөдлөг. Манай нутгийнхан бол бүр аршаанчлан одоо им мэт шүтэж ингэж одоо уудаг сайхан худаг байдаг. За түүнчлэн хайлангийн аршаан гэж зуны адаг сард намрын ихэн сараар гарчдаг нэг 40 тоног л гараад ингээд буцаад одоо шин гэдэг юм сайхан аршаан байдаг. Тэр аршаамыг бол одоо бүр их ачтай тусдаа гэж ингэж хаа хол газраас хүртэл зорж ирдэг. Ер нь бол манай сүмийн худаг, сүмийн хайлангийн аршаан бол одоо дотрын өвчнөд ходоо дэлгэц цус нойр улчирхаа гэх мэтчлийн дотрын одоо өвчнөд бол нин сайн гэж багш минь байхдаа ч өөрөө айлддаг байсан. Багшийг байхад бол одоо бас им залаад энэ хүмүүс ирж давхар аршаан хүртээд ингээд өвчнөөс одоо салаад явж байсан олон түүхэн одоо юм баримтууд байдэ. Одоо төрүүлшин тэр үеийн одоо зарим хүмүүс бол одоо бас амьд сэрхэн байж л байгаа. Одоо багшийн одоо ач тусаар тэр аюулт өвчнөөс салсан одоо олон одоо хүмүүс бий. Монгол дэлгэрсэн бурхны шашин бол өөрийн гэсэн онцлогтой. За Монгол бол бурхны шашин 3 удаа дэлгэрсэн гэж ярьдаг. За бидний багшийн сэргээн байгуулсан энэхүү хийд бол Монгол дэлгэрсэн шашны 2 дугаар үетэй холбоотой ийм түүхэн хийд юм. За 3 дугаар үеийн дэлгэрэлтийн үед бол энд бол олон лам нар сууж байсан. Ялангуяа зүд тарины одоо ёсонд шалгарсан цөөн лам нар бол бясалгал бүтээл хийж исэн ийм газар юм а. Тийм учраас Яргаатын хийдийн ойр орчмын одоо түүхэн дурсгалт газар болоод Яргаатын хийд дээр байгаа ном судар буддийн одоо бит болоод бит тус өв гүн ухааны одоо баримт бичгүүд эдгээр олсон зүйлүүдийг бол хадгалж хамгаалах нь бол зөвхөн одоо нэгэн хийд болоод нэг орон нутгийн асуудал биш, Монгол дэлгэрсэн бурхны шашны асуудал мөн одоо дэлхийн соёл игч гэсэн одоо тодорхой хэмжээнд бид нар хайрлж хамгаалж байгаатай холбоотой зүйл гэж боддог юм а.
монголчуудын зан заншил нийгмийн амьдралд буддийн гүн ухаан, буддийн шашин бол тодорхой нөлөө үзүүлсэн ийм шашин. Тийм учраас бид нэр энэхүү нэгэн хийдэг ч гэсэн өргөлж засуулж харж хандаж түүний орчны нөхцөлийг сайжруулна гэдэг бол бас Монголын соёл, зан заншил, уламжлал эдгээр бүгдийг бол хайрлан хамгаалахад оруулж хувь нэмэр гэж ингэж үздэг юм аа. Энэхүү хийд бол эрт дээрээс түүхтэй ялангуяа орхны хөндий болоод хөгшин тээлийн зорьсон замын ойролцоох хуучин дурсгалт зүйлсүүд төргийн үеийн бичээс уйгурын үеийн хэрэгсүүр зэрэг олон зүйлсүүд бол ойр орчимд хадгалагдж байдаг. Мөн Монгол бичиг соён бичгээр бичигдсэн бичгийн дурсгалууд байдаг. За сүмдэр бол мөн бидний багшийн цуглуулж байсан сонирхолтой ном судрууд, ялангуяа имийн номууд, буддийн ухаантай холбоотой олон сонирхолтой бичиг баримтууд хадгалагдж байдаг юм а. Мөн энэ хийд дээр бол Монголын шашин бол судар тарин холсон шашин, түүн дотроос тарины шинтэй холбоотой жүд дамжлага гэдэг бурхан багшаар дамжиж ирсэн энэ дамжлагын номуудыг бол монголчууд өөрсдөө хадгалж өвлөлцөхийг бол хичээж ирсэн. Энэ бодлогын дагуу бол Барирэ янзан лам, мөн Минжуур аграмб, зуугийн лам, Эрдэнэ зуугийн ноён ламтан тэргүүтэй олон томоохон экстекцүүд бол жүдийн томоохон төвлөрөл цугларал хийж тэр номон 100-ны цаг дамжуулж ирсэн. Энэ түүхтэй бол холбоотой. Ялангуяа тэр сангийн далайн хий тэгээд Эрдэнэ 102-ын яг түүх хэсэгт оршдог учраас түүгээр зарчиж байхдаа нэгэн дунд хоноглдог. За хоёр талаасаа бол томоохон ламнар бол цуглаад энд жүд дамжлага хаан үүлийг дамжуулж ирсэн ийм хийд юм. Тийм учраас бид нэр энэ ном ёсны дамжлагыг бол цаашид бас түүхийн ёс орон авч явахад бол нэмэр болох түүний баримт болж үлдээсэй гэдэг агуулж яддаг юм. За нөгөө тал дээр бол мөн аслагдсан дүүрэг, хол газар, эко систем, сэргийгт эрчим хүчин суурилсан ийм бяцлаглалын хийдийн загварыг бол бас бий болгох нь зүйтэй гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр бол өнөө цагт бурхны шашин гэдэгт дэлгэрж байгаа ч гэсэн олон лам хуургуу суугаад эрдэм лавнэр бяцлаглаа хийдэг нэг газар байна. Зөвхөн цөөн хүмүүс бас сургалт номоод өргөсний дараагаар аглагт сууж бяцлал бүтээл хийж дотоод сэтгэлийн хүчээ сайжруулдаг. Жүд дамжлагыг удаан хугацаагаар бяцлах сэтгэлдээ эзэмших шаардлагатай ийм хийдүүд байсан байна. Тэгэхээр энэ Яргатын сүм бол мөн цөөн тооны ламнар бяцлал хийж исэн ийм газар тэр хуучин уламжлалыг сэргээд энтгэс орч байгаа болон Монголдоо сурч байгаа ламнар тодорхой хэмжээнд эрдэм боловсролоо эзэмсэн хүмүүс өөрсдийнхөө номоо баттгаж бяцлал бүтээл хийхэд зориулагдсан аглаг газар байх. За тодорхой хэмжээнд нийгэмтэйгээ зохицоод бид нэр сэргээгт хүчин хүчээр бол гэрлийн болон бусад асуудлуудыг бас шийдээгээд ийм загварыг бий болгох нь зүйтэй юм а гэж ингэж бодож байгаа. За дээр нь бол зөвхөн лам хуургууд ном бүтээлийг хийгээс гадна энгийн хүмүүс бяцлал хийж сэтгэл оюуна төвшин байдал амар амгалантай байх. Ялангуяа нийгмийн хөгжил ийм зүйлсүүдийг хийхэн болоод хүмүүсийн сэтгэл санаа бол бас доктортой байдал нь улман багасч байгаа ийм тохиолдолд бас аглаг газар, эрүүл байгальд, цэвэр ус аршаан хуучин уламжлалтай хүмүүсийн бий болгосон тэр одоогийн бидний яриад байгаа энэ эрийг бий болж байгаа, эмээгийн төвгөж чиглээд байгаа ийм зүүн газрууд энийг учраас бас бяцлал бүтээлээ тодорхой хэмжээнд шалгууртайгаар хийгдэж байх. Ийм зорилгоодыг агуулж бидний хийдийгээ бол дотомдоо сэргээж байгаа юм. За энд батгалагдж байгаа бурхны шинний лам хуургуудын анхааран авдаг ном судрууд хийгээд энгийн хүмүүсийн төвшөнд бол тодорхой хэмжээнд бяцлал бүтээлийг бас агцтай байх талаас нь хийж байгаагаараа бол өнөөдөр бид Яргатын сүмийн 30 жилийн дахин сэргэсний ойг хийж байгаатай холбоотой ахиц дэвшилээр гарч байна гэж ингэж үзэж байгаа юм а. 1991 оны 5 сарын 20-оос эхлээд зуны тэргүүн сарын шинийн 1-нд анхлан дахин сэргэсэн хурал маань нээж байсан энэ хийд маань Үлзийт сумын голдоо олон хүүхэд залуучууд шавлын сууж бурхан багшийн айлдвар сургаалын огшимыг хүртсэн тэр он жилүүд 30 жилийг өдөж өнгөрсөн хугацаанд Монголын бурхны шашны хөгжилд бас тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулах олон сайхан боловсон хүчнүүд бэлтгэгдэж гарсан нь бол бид бүхний бас нэг бахархал нэг нөгөө талаар багшийн минь бие хэл сэтгэлэн чилээж энэ хүүхдүүдийг бэлдэж ирсний бас нэг бодит үрдэн байхаа гэж ингэж бодож байна. За ингээд 30 жилийн өмнө үүсэн байгуулагдсан энэ хийдийг
бас тодорхой цаг хугацааны дараа дахин сэргээх, засан сайжруулах одоо ийм одоо үйл явц бол одоо зайлшгүй шаардлагатай байсан. За энэ үйл ажиллагаанд бол багшийн маань одоо ах トゥ, за шавнар, ойр дотны хүмүүс энд одоо шавлан сууж буюу одоо лам нарын одоо бас шавнар, ойр дотны хүмүүс гэх мэтчлэн олон хүмүүсийн сэтгэл зүтгэлээр Яргаатын одоо сум маань үндсэндээ одоо дахин сэргсэн мэт одоо сайхан юм тогтчлолттой болж буй явдал бол одоо бас гүнээ талархаж байна. Ялангуяа одоо энэхүү үйл ажиллагааг удирдах, оройлон чиглүүлсэн одоо бид бүхний одоо хамгийн одоо ахмад одоо Лувсан Жамс гавьждаан бас одоо энэ ташрамд баярал талархснаа нийт одоо лам хуургууд энэ одоо хийдэд сууж байсан одоо хүмүүсийн өмнөөс баярал талархснаа илэрхийлье. Энэ хийдийн бол сахиус нь өргөж хадгалагдаж ирсэн байдаг. Хийдийн эсгүү лам сахиусаа бол өөр дээрээ хадгалаад өргөлж одоо тахилга уншлага номын тасалгүй авч явж байгаад тэгээ хожим бол бидний багшид бол уламжлуулан өгсөн байдаг маа. Биднийг баг байхад багш маань өөрийнхөө нэг байшин дотор байлан тахил хийчихсэн. Тэгээд өвлийн одоо хүүтэн улиралд ч гэсэн тэр дотор ороод хүн оруулахгүйгээр удаан хугацаанд суудаг байсан. За энэ бол багш маань тэр сахиусынхаа ном уншлагыг таслахгүй уншдаг байсан. Нэг бол сүүлд мэдсэн юм аа. За тэр бурхан бол маш олон байлан дахил өргөжчихсөн ингээд наагуравал хөшигтэй. Тэгээ багш маань өргөлж тэндэл ямар нэгэн зүйлийг нууцаар хийгээд байгаа мэт санагддаг байсан юм. За хожим бид нэлээд том болсон хойноо бол багш маань тэнд өөрийнхөө хийдийн гол ядан болох янсан ядан мөн сахиус болох жамсран бурхан зэргийг бол залаад ингээд ном уншлагын өргөл таслахгүй уншиж байсан байдаг. За та бүхэнд Яргаатын сум дахин сэргсний 31 жилийн аваа мэндийг хүргье. За бидний ачид номын багш маань 1991 онд өөрийн одоо багадан сууж ирсэн Яргаатын сумын дахин сэргээж нутаг орондоо бурхны шашны одоо ном сургаал түүх соёлыг түгээн дэлгэрүүлсэн. За манай сумын лам нар маань одоо 91 оноос эхлэн багштан одоо шаварж лам болцоогоод өсөг номоо заалгаж сум хийдийнхаа хурал номыг уншиж сурцаагаад за одоо хүртэл одоо хийдийнхаа жасаа хурал сахиус тахилын хурлан одоо тасралтгүй хорж байна. Мөн одоо орон нутгийнхаа тахилгатай уул хайр хан сангийн далаа зэрэг газруудаа жил болгон одоо тагч байгаа. Эдгээр бүгд манай одоо багшийн маань ачлал юм аа. За манай багш маань одоо бурхны ном сургаалт гүнзгий нэвтэрсэн эгэлгүй нэгэн бодис одоо байсан. Одоо манай Яргаатын сум дээр үесэн одоо олон сайхан мэрэгд эрдэмтэн лам нар хойлгоодууд шидтэнгүүд байсан гэдэг. За манай өвөө маань бас энэ хийдийн онцод Санж Мэтто гэж хүн байсан юм байлээ. Манай энэ хийд дээр бол одоо олон сайхан эрдэмтэн мэрэгд Баргирай ламтан, Зуугийн ламтан за олон дээдсмэд заларж ирсэн байдаг. За мөн одоо багш маань хийдийн сэргээс ношоос элчин багшаагаан залаад мөн одоо өнөөс хойш Жодоо Эрен Бучи багш, Оцор Эрен Бучи багш за Гомон хам бүдэр олон эрдэмтэд дээдс заларж ирсэн. Ингэж одоо бидэнд болон одоо нутгийн зон олон маань номын аршаанаар тэтгэж байсан юм аа. Одоо хойшлоон ч гэсэн багшийн маань ном боёны үйлсэн одоо сайхан дэлгэрч олон сайхан эрдэмтэн дээдс одоо нутаг орны маань зон олонд номын аршаанаар тэтгэж байгаа гэж бодож байна. Энэ тэгэхээс маад Бакула Эрен Бучигээд элчин сайд томлогдоод ирж байсан. Тэгээд аав минь хөмийг баярлж багшлаа гэр өргөнө гээл. Тэгээд бид нар чинь нэг гэр уянга захиалж гэр хийлгээл. Тэгээд элчин багшийн тэр хаад элчингийнх нь хашаанд аж гэр бараага барьж өгөөл багшлаа гэр өргөөл. Тэгээд их сайхан улсууд одоо их танилцж тэр олон сайхан эрдэмтэн номтой улсуудын номыг сонсож тэгээд элчин багш маань сүлд нь гэр өргөөд их сайхан манай өвөгийн багш нь гээд бид нар чинь бүгдээрээ шаварж Бакула багшийг 1-р хорооллын 14-р байранда урьж залж багш маань тэр сонирмогоотойгоо өөрийнхөө автшаа энтертэй манай гэрээр сүлд нь бид нар бүр элчин багшигаа нутгийнхаа сайхан хийдэд залж ном айлдуулж төвдөөс ирсэн 20 лам нар очиж манай хийд дээр чинь цам гарч
Тэгж нэг нутгийн ард түмнийг бас нэг их сайхан баярлуулж сүүл найр наадам хийж бид нар чинь нутгийн ард түмэн азтай их сайхан буянтай улсуудынхаа буянгаар ер нь сайхан хувиргуу сайхан улсууд манай хийд дээр чи их залж ирсэн да. Тэгээ одоо 30-31 жилийн аагаар одоо жодорын бүчийн багш залгана гэж байгаа. Бас л энэ улсуудыг залж ном айлдаж тэр Жамсан бурхны тэр хурангу ван айлтна гэж байна лээ. Тэгэхэд бол тэр их л ховор ном энэ сайхан номын дууг сонсох хувьтай гэдэг чинь манай нутгийн ард түмэн ер нь их л ерөөлтөө энэ багшийнхаа ач уянгаар манай нутагт бол энэ их л ерөөлтөө сайхан улсууд байдгийг гэж боддгийм да. Тэгээд энэ 11-нд одоо багшийг залрахад энэ улсууд бүгдээрээ очиж тэр номд сууж бүгдээрээ номын ач уяныг сонсож тэр бандд сууж залбирч бүгдээрээ сайхан буян хурааныг бодоход хөл сэтгэл сайхан л санагдж байна шүү ер нь. Хэдийгээр одоо ковидын хүнд хэцүү 2 жилийг үдсэн ч гэсэн манай одоо лам хуургууд маань сүхтэн олон маань бас эрвэхээр өнгөрсөн жилээс эхлээд жил гарны туршид бол одоо тасралтгүй нөх одоо бэлтгэл ажлыг хангасан. Та бүхэн цахим орчинд за мөн одоо нүдээр ирээд харсан ч л одоо чинь ямар хэмжээний өөрчлөлт байгуулалт хийгдсэн бэ гэдгийг бол нүдээр харах юм боломжтой. Байнгын одоо 24 цагийн одоо наад зах нь сэргээгдэх хэрчим хүчээний их өсрөөр хангагдсан гэрэлтэй тогтоо болсон. Энэ бол одоо хийд орон маань байнгын одоо мөнхийн одоо гэрэлгээгээ зултаа болсон гэсэн үг. За гэрэл цахилгааны асуудал шийдэгдсэнтэй уялдаад харуул хамгаалалт, камержуулалт гэх мэтчлэн олон асуудлууд бол одоо давхар шийдэгдэж байна. Тэгэхээр энэ бүхэн бол одоо чин сэтгэлд өвлгийн эзэдийн маань одоо ачивал энэ нутаг оронд бас энэ одоо хийд орныг тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байгаа юм сайхан үйл явдлаа гэж ингэж ойлгож байгаа. За нөгөө талаар бол одоо бас Монголын бурхны шний түүхэнд бас нэгэн шин одоо дэвшил гэж болно доо. Ялангуяа энэ сэргээгдэх эрчим хүчний энэ нөөц боломжийг ашиглаад хот аймаг одоо сумын төвөөс алслагдсан хөдөө орон нутгад байдаг сүм хийдүүдийг бол ийм байдлаар одоо бас үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой юм байна гэдгийг одоо бас бусад одоо орон нутгад байдаг хийдүүд маань бас үлгэр жишээ аваад ажил хэрэг болгоосоо гэж одоо бас бодож байгаа. Дээр өвөө нэг ярьж ирсэн юм аа. Манай ярахтын хийдийг хойд хүрээтэй нийлүүлэх гээд хаашаага нүүхэд уртлын тэгээ хоёр сайхан том цэгээ ингээд хоёр сайхан нуур бий. Тэгээд шүтэнэ хаашаага хүрээрөө залхад өглөө бас хоёр цагийн ширэгдсэн байсан. Тэгээд тэр үеийн эрдэмтэй номтой сайхан лам нараа өгчүүлнэ. Энэ ингэж болохгүй юм байна. Энэ байх ёстой газараа энэ ч нэр энэ хийд дээр байх ёстой юм байгаад шүтэнэ буцаагаад авцаа залхад урд хоёр цагийн нуур өглөөнд босгол цэлигээ дүүрсэн байсан гэдэг. Тэгэхээр ийм их сайхан газар устайгаа их уялдаа холбоотой ер нь байх л ёстой юм гэдэг чинь байх ёстой газар л байдаг гэдгийг л байна лээ гэж өвөө минь ярьж байсан. Тэгээд ер нь их жаналтай их сайхан энергийн төв гэдэг шиг ер нь их амар амгалан өгдөг, ер нь их сэтгэл их тайвширдаг, уужирдаг их сайхан газар шүү. Тэгэхээр энэ сайхан лус савдаг, энэ сайхан бурхан шүтэнийг энэ газарт нь байлгаж, энэ газарт амьдарч байгаа ард түмэнд нь хойш үйд нь үлдээж өгөх тал дээр нь их анхаарал тавьж хичээж явдаг. Та бид нар ч одоо тэгэл энд тусалдаг олон сайхан шавнар байна, ах дүүнэр байна. Тэгэл эднийх олонныхоо хүчээр бид нар ч ингээл аминдаал хичээгээл зүтгээл байгаа. Тэрийгч бурхан дахир сахиус маань хардаг байх. Ер нь сайхан ажил үйлс маань их сайн бүтдэг. Орон хийд маань сайхан болдог. Ер нь тэгэл хаврын 100-ийнхаа хурлаар очиход ер нь байгаль дэлхийн хүрэл биднийг очиход баясаж их сайхан солонгон дээр татаж хурвараагаа өгж ер нь их сайхан хүлээж авдаг. Энэ их сайхан учиртай жаналтай газар л гэж бодож авдаг. Тийм ч юм их мэдрэгддэг. Сайхан л орон хий. За энэ төрөнд бол бид одоо энэ 30 жилтэй холбоотойгоор Жадарын бүчи багш маань морилоод ингээд Янсангийн ван альж байгаагаар энэ хийд дээр хуучин дахиж үтэж байсан уламжуулалтаа Янсан бурхны одоо жүд дамжлагыг бол лам нар өвлөө дамжуулах одоо чухал
чухал одоо ач холбогдолтой зүйл болж байна гэж ингэж үзэж байна. За хоёрдугаарт нь мөн гадна талд тогтчлолд бас ном бүтээл хийхэд бол зохистой орчныг бий болгоход мөн одоо бидний дэмжиж байгаа хүмүүсийн оролцоо бас маш чухал юм. Тийм учраас би томоохон бүтээн байгуулалт хийсэн хүмүүсийг дурдъя. Мөн одоо оролцсон олон хүмүүстэй бол талархснаа илэрхийлэн зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр энэ хийдийн дугны дахин сэргээ засварлах дээр бол Буянбаяр гэдэг авто хөлөг авт салооны захирал дэргүүтэй хүмүүс, за түүний найзууд, олон залуучууд оролцсон. За ихэнх нь бол манай сүм дээр хуучин одоо шавлан сууж исэн ийм залуучууд байгаа. Багш имэн шавнар багштайгаа хамт олон жилиг энд сууж исэн ийм олон залуучууд бүгдээрээ нийлээд сүмээ сайхан сэргээсэн. За мөн сэргээг тэгчим хүчний одоо их усүртэй болгох. Үүн дээр бол манай нутгийн бүтэд игч түүний одоо хөө даш цэвгийн зоригт оюун жаргал мөн одоо жаргал сайхан цогт ганс уг тэргүүтэй ийм одоо хүмүүс бол оролцоод сэргээг тэгчимгүйчний одоо их усүртэй болгосон юм а. За мөн 100-ны цагт багш нарыгаа залаад ном айдуулахад тогттой орчин хэрэгтэй байдаг. За үүн зориулаад 100-ны лам нар суух, багш нар залрахад одоо зохистой 2 100-ны байшин одоо барьсан. За энийг бол Амдын зам гэж компани захирал одоо миний сайн найз сандаг дорж мөн өөрийнхөө одоо найзтай хамтраад ингээд 2 100-ны сайхан байшин барьж өгсөн. За хийдийнхээ хаалгыг бол сэргээж янзлах хэрэгтэй байсан. За үүнийг бол ав шүтэн түүний захирал одоо гомб нараа гэд миний танил хүмүүс маань хийж өглөө. За мөн одоо хийдийн дээд талын гонхон хэсэг байдаг. Цамхан гэж хэлдэг. Тэр дотор бол хуучин багш маань суугаад тэр янсан бурхныхаа бяцлаглаа хийдэг. Тахил бүтээлийн бол тэр дотроо одоо ганцаараа суугаад явуулдаг байсан ийм хэсгээ. Түүнийг бол одоо сайхан товшуулж байгаа. Манай нутгийн дүү талхаас өрн хийж өгч байна. За тэгээд номыг бүтээгтэйгээ зэрэг бас зардал гардаг. Үүн дээр бол одоо нутгийн гончгийн хүүхдүүд хадаа базраа тэргүүтэй оролцлоо. За тэгээд олон хүмүүсийг дурдж болно. Энд байгаа хүн бүр гайхалтай оролцсон. Тэгэхээр энд бол би одоо Жүнчин нороо гүрсэд за тэгээ гамболд бэлгээ ер нь бол энэ хийд дээр сууж байсан багшийн шавнар. За тэдгээртэй холбоотой тэдгээрийн ах トゥ олон хүмүүс оролцож байна. Байнга одоо хурлаа хуруулдаг бүхэл бүтэн одоо олон хүмүүс байдаг. Сангидоржоон гэрүүл, Юндунгуан гэрүүлийнхэн, Батажрангуан гэрүүл, за тэгээ Шинэнгуан гэрүүл, Сосоргуан гэрүүл гих тэргүүтэй ингээд одоо дурдах юм бол маш олон хүмүүс байгаа. Энэ ойр орчинд байдаг Малууга одоо шавд байдаг хүмүүс, Цэрэнгуан гэрүүл. За тэгээд Динх баяр, Эренчэн хорлоо гэд хүмүүс байна. За миний өөрийн дүү Жүнчин нороо би дурдах хэрэгтэй гэж бодож байна. Одоо олон зүйл дээр яг бүхэл юмнуудыг бол зохицуулж тэнд бүхэнд үздэг санаагаа зориулдаг ийм олон залуучууд байгаа. Тэгэхээр эдгээр бүх хүмүүстэй бол би талархснаа илэрхийлье гэж ингэж бодож байна. Энэ олон хүмүүсийн бас хичээл зүтгэлээр энэ жүд дамжлага бас л эдгээр хүмүүс маань энэ номын ёс хийгээд бас соёлын өвийг хамгаалах энэ бүхэн дээр бол өөрсдөө оролцож байгаа. Нэг тал дээр цаана бол маш их буйны хурааж байгаа. За нөгөө тал дээр бол Монголынхон зам заншил соёл уламжлал битус энэ өвийг бол хамгаалалт оролцож байгаа. Дэлхийн соёлыг бол хамгаалахад эдгээр хүмүүс санаатай ажил санаатгүй байдлаар оролцож байгаа. Тэгэхээр энэ гайхамшигтай зүйлсийг бол бүтээж байгаа хүмүүстэй би бүгдэнд талархъя. Энд нэрийн дуртахыг гэвэл маш олон хүмүүс байгаа. Тийм учраас би цөөн хүмүүсийг дурдлаа. Одоо бидний хийсэн усан бар жил гэдэг 30 жилийн гойроос ном байгаа. За тэр номон дээр би ер нь баг ихэнх зөнхийн зурцсан. Гэхдээ явхаа хаа нэгтээ бол нэр дурдснаар бол асуудал бол тодорхой биш ээ. Өөрөө хийж байгаа, оролцож байгаа, бүтээж байгаа тэр хүний ил цаад үйлс дотор нь бол буян хийгээ сайн үйлсэнд хураагдчих байгаа учраас заавал одоо мэдээлснээр хүрдэг, мэдээлэлгүй байдлаар хүрээгүй гэдэг ийм зүйл байдаггүй. Тэгээд бид өнөөдөр бол энэ хийд дээр 2 жилийн турш баг 100-ны цагт ажиллаа да. Ингээд өнөөдөр бид одоо гүрсэд бит хоёрын хийдэд дээр зураглал хийгээд ингээд сууж байна. Одоо ард талд бол зөндөө бүтээн байгуулалт зүйлсүүд явагдаж байна. За мөн би баяраа ах цэцгээгч, бүрөө агчаа. За тэгээд мөн одоо хожирсан мянгаралтай Баатар гэж залуу байгаа. Мөн одоо нутгийн зөвлөлийн дараа лав сүрэн гэдэг одоо гэр болоод энэ камер бас хамгаалтын асуудал дээр тусалж байгаа. Даваа өдөрж явах. Одоо маш олон хүмүүс байна. Миний танил одоо 2 чуулган ихч би тэдгээр хүмүүсээ өргөж дэмждэг. За тэгээ бидний бол ах トゥ өнөр ойр
орчим гэр бүл найз нөхөд ингээ хүн бүхэн тусалдаг. За ер нь бол хүний өөрөө сайн танилуд байна. Гэр бүлийн хүмүүс маш их тусалдаг, дэмждэг юм байна. Өөрсдийн ах トゥ нар бол хийж үтэж авах дэмждэг. За дээр нь бол багшийн маань танилуд, багшийн маань одоо шав энэ төр хүмүүс бол их сайхан зөвлөлтөд оролцож байна. Учир нь энэ бол багш маань өөрөө эмч хүн байсан. Бурхан шүтэн бүтээдэг хүн байсан. Маш их олон хүн тустай хүн байсан. Тийм учраас тэр хүний өөрийнх нь тэр тус болж авсан хүмүүс эргээд энэ сүмгийг туслахад ихээхэн нэмэр тусалцаа болдог байдсан байна гэдэг бол бас бид энэ үйл явцаас л харж байгаа юм аа. Олон сайхан шавнар, олон сайхан ах トゥ нарынхаа хүчээр бид нар тус димээр энэ хийдийн нэг хурал номын салах тасалдахгүй хүн шиг ингээд жилднээс хурлаа хураад хаврын дахил гээд нэг сайхан хурал бий. Тэрийн олон сайхан шавнар нь орон нутагтаа өгөөж гисэн чинь бүгдээр нийлээ сайхан тахилаа хурцдгийн. Зундаа очиад бид нэг сайхан хурал номд нь хуруулаад нутгийнхаар түннийг нэг сайхан номын дуу сонсоод ингээл асалтахгүй хүн шиг л авч байгаа санаатай бид нар. Тэгээ яг бай тэгээд нутгийн ард түмний шавнырийн хүчээр ах トゥ нарынхаа буянгаар бидэрт бол өгөөж сайхан л байдгийг. Тэгээд одоо энэ жил 30 жилийнх нь ой болж байна. 90 цаг хугацаа амарх юм да. Одоо бас 30 жилийн өмнө анхны хондаам тоосгоо үржижсэн бол одоо ингээд олон сайхан шавнартай, олон сайхан шавнар дотроос нь янз янзынх нь өөрийнх нь эрдэм maaранбийн чиглэлээр олон шавнар төрлөө, зурхаагаар нь шавнар төрлөө. Ер нь тал талын мэдлэгтэй олон сайхан шавнартай болсон. Ер нь тэгээд орон хийдэд хэлж байсан юм а. Орон хийд яах вэ? Хамгийн гол нь дотор нь суух, энэ номыг хурах эрдэмтэй номтой хүн шавнар хэрэгтэй гэж. Тэгээд нутгийнхаа ард түмнээс хүүхдүүдэд шав болгоод олон сайхан шавнар нь өдөө зэрэгтэй эрдэм номыг өгүүлж аваад тэгэл эрдэмтэй хүн гэдэг чинь ондоо л доо. Тэгээд сайхан эрдэм номтой улсуудчид хурал номын тасалдахгүй шиг бид нар ингээл тал талаасаа сайхан хичээгээл хурал номын хамгийн гол нь таслахгүй хураад явж гадаад их сэтгэл хангалуун сайхан байдгийн да бид нар. Энэ хийдэд бол би 1991 оны 5 сарын 19-нд одоо анх нээгдэхт нь анхны шав нь болж исэн. Тэгээд гүрсэд ит хоёр одоо хоёлоо одоо хаг сайдар хичээлээд тараад бүтэн сайдар анх одоо 5 сарын 19 бол ерөөсөн бүтэн сайдар байсан. Тэгээд хаг сайдар нь бит хоёр хичээлээ тараад үсээ хосуулаад 5 сарын 19-нд хоёлоо хөөргөн цэнхэр толгойтой одоо шавлаад анх шавлж исэн тэр цаг мөч бол одоо саяхан байсан. Тэгээд анх одоо тэр хийд нэгдэх гэж байгаа, лам болох гэж байгаа. Тэр тухайн тэр үеийн бол одоо бидний надад бол одоо бас яг тийм анхны сайн мэдгэдэггүй л сүм дээр Ганбаатархтайгаа мотоциклтай сундлаад л очиж исэн. Тэгээд тэр хийдэд одоо очиход бол доороос нэлээ их өгсөөд одоо өгсөөр газар луулаар явсаар байгаа л атсан. Очиход бол нэг хоёр тийм гэр барьчихсан. Хоёр цагаан гэр барьсан. Тэгээд тэр дотор нэг багш маань суудсан. Нөгөөдөгт нь бол одоо галтгооны гэсэн ийм гэрүүдэд одоо ингээд анх шавилж очих гээд лам болох гээд очиж байсан. Тэгээд тэр цаг үе бол одоо бас дурсамжтай сайхан. Тэгээд дуган дотор багш маань хойтлаар нэгээд өөрөн бурхан залжчихсан. Багш маань одоо хоймортон заларцсан. Ингээд яг хийд орон юу болох гэж байгаа гэдгээ тухайн тэр үедээ бол бас нэг сайн тийм гадарлаагүй л байсан л да. Тэгээд лам болох гээд анх шавиллах гээд энэ хийд дээр очиж байсан. Тэгээд тэр үед бол бас чүнчиг нор маань бол бас одоо бас
лам болчихсон нэг 3 сард сарын амралт гэдэг болдог. Тэр үед бол сарын амралтын үеэр бол жүнээ бас хот руу яваад лам болж байгаа, ном үзэж байгаа гэж байсан. Тэгээд багш маань одоо талигач жигзэрэнгуанд бас нэлээ хэрдэг байсан. Тэгээд сүм нээгдэх гэж байгаа гэд манай ээж минь бас намайг одоо энэ ламд шав оруулж лам болгоно гэж анх одоо багш дээр жигзэрэнгуанд бас дагуулж очиж байсан. Тэр цагаас хойш л ер нь тэгэл 3 сард тийм багш одоо жигзэрэнгуанд ирээд тэр цагаас 2 сарын дараа анх сүмээ нээгтэл одоо анх шавилж сууя гээл. Тэгэл тийм шар жигүүн дээл бас ээж маань тэрийг дээл ойж өгөөл ингээл лам болж байсан. 92 оноос эхлээл бол бүрс нэлээ их тэр дахил хурлыг бол урдаг. Жогчин уншлагаа уншдаг. Ороо болгон дарих 21 удаа уншдаг. Тэгээд 10 хангад сахиус энтер хурж анх эхэлж хурж ясаа. Тэгээд түүнээс хойш одоо тэгэл 96 оны хүртэл хурал ном сахиус шүтэн тэндээ одоо хурал номоо хураал бид нарын багш маань одоо сэлж дуграагаар нь Улаанбаатарлаа авч өвөлдөн ном эрдмээ заагаал. Тэгэл 100 болохоор бид нар одоо сүм дээрээ хурал номоо хураал. Тэгээд тэр бол одоо 96 он хүртэл одоо хурал ном сайхан үргэлжлүүлж хурж байгаад бэлгээ ах бит хоёр шашны дээд сургууль бас хоёлаа шалгалт өгөөд тэгээд шашны дээд сургуулаа төгсөөд тэгэл хурал номынхаа үйл ажиллагааг бас нэлээ сайхан өргөжж дэлгэрүүлж байсан. Тэгээ багшийн маань одоо эрдэм үйлс одоо бас их сайхан дэлгэрээд бид нартай одоо ном эрдмээ харамгүй сайхан хайрлаад яг өөрийнхөө хүүхдүүд шиг айлын олон хүүхдүүдийг цуглуулаад эдэж уух өмсөд зөөх тэгэл одоо бүхэл аав ээжийнх шиг л одоо биднийг хайрлж хамгаалж асар хамгаалагч шиг бидэнд ном эрдмээ харамгүй сайхан хайрлж байсан. Ачид багшийнхаа одоо үйл хэргийг одоо хийжсэн зүйлийг нь улам сайхан дэлгэрүүлэхийн тухайд л аль болохоор л одоо дуган сүмээ сэргээхийн тухайд л одоо бас чадах ятгаараа оролцож явж байна да. Дурсамж гэх юм бол бид нар чинь их гой дурсамжууд бий. Нэг зиндааныг л одоо үе тэнгэрээ үеэрээ явцдаг, томчуул, дундчуул, багчууд тэгээд бид нар шиг бол багчуудаа орно. Одоо манай Жамс банд тэгэл Бат илгэр гээл тэд бид нар чинь дэрсхэн хоорондоо номоо зээжлэх гээл хоорондоо нэг нэгнээс өрсөж гарах гал ороо болохоор хадан дээр очиод номоо уншаа сууцгаачдаг. Өглөө эртээ усаа заримдаа энэ тэнд очил шаваад суугаад номоо сайхан унш. Тийм сайхан дурсамжууд бол одоо сэтгэл бол тодхон байдаг юм аа. Тэгээ багшийнхаа тэр их сайхан авьяас мэдлийг зааж сургаж одоо явж байсанд бол одоо бол үргэлж дийлж биширч явдаг. Насан туршдаа багшаагаа хайрлж биширж хөндлөж явна да. Би 91 онд бол анх Яргаатын сүм байгуулахад лам болсон. Нодоос өмнө ч гэсэн одоо олон хүүхдүүд хойш ч гэсэн олон хүүхдүүд лам болж байсан. Бараг одоо 100 хүүхдэл байсан гэж одоо ингэж ярьдаг. За тэгээ багш маань одоо тэгээд намайг одоо 91, 92, 93 онд ингээ багшийнхаа одоо 100 нэрээд ном заахлан ингээ намаа залгаа хөтлүүлээд олон хүүхдүүдэд зөвөжгнаад ингээд ном үзчихсэн. Тэгээ 94 багшийнхаа тухай одоо нэг юм ярихад бол 94 онд бол намаа хот дагуулж ярьж энэ одоо ганданд бас дүнхрийн дутсан дээр юу мууд бол багш дагуулж явж одоо хурал суудаг гэсэн. Тэр жил маань 95 онд талаа өгч одоо тэг залраад тэр жилээ би энэ хотод байжгаад дүнхрийн маань суусан одоо ийм сайхан азтай шалгасан энэ тухай бол одоо нэг дурдчмаар байна. За тэгээ тэрнээс хойш бол одоо хүртэл одоо ингээд намаа үзээд одоо Думдар Жалан хийдэд 96 онд бол орсон. Тэгээд тэрнээс хойш
2002 онд одоо өмцөд болоод өдний хүртэл одоо өмцөд тэгээд ингээд багшийнхаа одоо юугаар бол одоо ингээд би ингээд сайн номын үйл бүтээхийн тухайд буян одоо ном хийхийн үйл тухайд ингээд зорж явж байна да. Яргаатын сүмийн дахин сэргийсний 30-31 жилийн ойн баярын мэндийг хүргье. Тэгээд би 91 онд анхны шавнырын нэг нь бас болж шавлан сууж байсан. Тэгээ манай гэрээ ойрхон байдаг байсан тэр үед. Тэгээ гэрээсээ явдаг. Гэрээсээ явж багшаараа ном заалгадаг байлаа. Олон сайхан шавнырынхан хамт багшаараа сайхан номыг заалгасан. Манай багш чинь их эрдэмтэй төгс мундаг хүн байсан. Тэгээд ийм тан зална олон түмний төлөө явсан их буянтан байлаа. Тэгээ багшийн шавны уулсандаа бас бахархаж байна. За тэгээд цаашдаа хий дор маань улам сайхан хөгжөөд ард олон намар амгалан ганц удгүй сайхан имжил шиг сайхан айраг цагааны хэлбэг сайхан байхыг өрөөё. За багшийн минь одоо ингээд дэлгэрүүлсэн одоо энэ буян маань улам цаашид сайхан аривдан дэлгэрж байх болтугай гэсэн сайхан өрөөлөгийг талбая. Нийт 100 олон маань илгээрээ их амгалан өвчин зовлонгүй амар амгалан сайхан байх болтугай гэж өрөөл талбая. За ингээд та бүхэндээ эрүүл сар болооч амар амгалан урт удаан насалж ажралтай байхыг хүсье. Жамболоо жидэр чамбатон гундуу самбат иен дэшэндэ дэдэ гүнжэ жэсодаглоо жэр еван дэдэ тамжэ дарутон дүүсэм шагва жоллоо тамжэж авэ онлоо чодон аваад дашингэвэ саваад гүнжэ самбажа чарартон аварж домбожигтан хамсон жамбатон дамбаняга шэндо салватон данзомбоно шэндо тонвай дамбаян орона вендашэ шо ард түмэндээ шавны нартай ах дүү нартай бүгдээ энэ ойн баярын мэндийг дахин мэдж дэвшүүлье да. Та бүхэндээ урт удаан насалж эрүүлийн амар амгалантай байхыг хүсэн өрөөё. Биднийг үргэлж дэмжиж бидний сонсдог, биднийгтэй хамтран ажилладаг хүн бүхэнд талархал илэрхийлж байгаа үгээр дамжуулан хүргэж байгаамаа.